За нэг гол асуудлаа ярихаа бас мартаад яваад байгаа юм байна. Одоо нэг 40 сая төгрөгийн бизнесийг яаж одоо 200 мянган төгрөгөөр хийсэн юм бэ гэдэг нэг гол асуудлаа бас ярихгүй яваад байгаа юм байна шүү. За энэ талаас нь одоо энэ талаас нь хэдүүлээ яриад үзье. За тэгэхээр анхандаа бол мэдээж надад одоо юу хүн зөвлөөд ийм хүрдний цагаараа ажиллаж гэдэг юм уу. Тийм зөвлөгөө бол байгаагүй тодорхой шүү дээ. За тийм болохоор би анхандаа бол зүгээр л бизнес хийхийг л хүсэж байсан. Босс болохыг хүсэж байсан гэсэн. Босс болохын тулд ялчгүй их мөнгө хэрэгтэй шүү дээ. Босс болохын тулд ч одоо баахан өөр ингэсэн өмч хэрэгтэй. Тэгээ үйлдвэрийн байртай, ажилчтай, тэгэл тамга тэмдэгтэй ингээд юмтай ингээд босс хүн болохыг хүсээд байна шүү дээ. Угаасаа бидний нэгдүгээр курст байхад одоо бизнес нийгэмгээд хичээл орж исэн. За энэ хичээл дээр босс болохыг л зааж исэн юм чи биднэрт. Тэгэхээр одоо босс болохыг л хүсэж шүү дээ. Тэгээд мөнгө хайгаад анч бүтээгүй. Тэгээ одоо юу гэдгийг хүмүүс хүүхдэд идэхгүй байсан ч гэдэг юм уу. Мөнгө бол ерөөсөө олдоогүй. Тэгээ уг нь бол тэр хүндээ бас хөөрхөн хүмүүст одоо юу ийм хийчих юм бол одоо тэдэн хувийн чам танд өгье. Тэгээд энэ 40 сая төгрөг өгөөч гэд ингээ яваад исэн гэсэн. Тэгэхээр би эхлээд бол энэ бизнес чи өөрөө яаж явагддгийг тэрийг нь бол би өөрөө нэг хийж үзээд мэдчихсэн байсан. Тэгээ яг энийг компани болоод ингээд ажилчтай болоод хэмжээгээр хийгээд эхлэе гэхээр ялч мөнгө хэрэг болоод байсан. Гэхдээ яг мөнгө олдоогүй ч гэсэн одоо тэр үед одоо хацгүй хүүхэд байсан болохоор одоо нэгдүгээр курсын л одоо хүүхэд штэ. Тэгээ мөнгө олдоогүй ч гэсэн одоо юу гэх юм судалгаагаа бол би зогсоогоогүй. За сонирхол судлаад яваад исэн. За одоо үйлдвэрийн байр түрээслэх юм бол за тэнд ийм ханшаар түрээслэх юм байна. За тоног төхөөрөмжүүд тийм газруудад байгаа юм байна. Тэр хүмүүст байдсан байх шүү гэдэг. Үндсэндээ судалгаа бол зогсоогоогүй. Тэгэл судлаад исэн мэдээллүүд надад цуглаал исэн. Тэгж яагаад гинтэн нэг харсан чи ерөөсөө надад тоног төхөөрөмж үйлдвэрийн байр аль нь ч хэрэггүй болоод авсан. Яагаад тэгэхээр харин ч би энэ үйлдвэрийн байр энэ өмч хөрөнгөнөөс баг зугтах сонирхолтой байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр би одоо юу гэх юм өөрөө одоо бүх өмчөө гаргаад тэгээд одоо ажилчдыг одоо аваад ажиллуулах юм бол нөгөө ажилчид чинь нөгөө хүний юмд хүүтийн сэтгэлээр хандна гэдгээр нь л эхлэв шүү дээ. Тэгээд нөгөө тоног төхөөрөмжийн янз бүрээр ажиллуулж байгаа л эвд чинь за эвдрэнгүүтэл яах юм. Яа энийгээ засчихгүй бол би одоо ажиллаа хийж чадхаа боллоо гэж суучна. За тиймэрхүү маягаар ер нь бол энэ боссуудын лидерүүдийн зовлонтой асуудал бол энэ өмч хөрөнгөтэй холбоотой үүсдэг шүү дээ. Тэгэхээр одоо өмчөөс болж зовно гэдэг нь бол тэртээ дөрөв тодорхой байхад би ер нь яагаад заавал энэ өмчтэй болохыг хүсээд байгаа. Тэгээд энэ яг энэ тойрог өгсрөх энэ загварыг ингээ бүтэн харцсны дараа бол нөгөө урдных шиг одоо хөрөнгөөр олдог өгөөч тэдэн хувиа өгье гэдэг тэр яриагаа бодохоор баг инээ төрмээр санагдаж байгаа шүү дээ. Тэртээ дөрөв надад тийм баах өмч огт хэрэггүй байхад тэр хэрэггүй юм худалдаж авахын төлөө 40 сая төгрөг хайгаал тэгэл тэрийг одоо авахын тулд тэдэн хувийг танд өгье хэдэн хувийг надад авчиг гэх ингэж явах бүр ямар ч хэрэггүй байсан баг. Тэгээд тэрийг өөрийгөө баг шоолж байгаа юм чин дараад нь. Тэгэхээр одоо чсэн зарим залуучууд бол ингээл явж л байгаа ах. Яг миний тэр үе ялдаг тавтаад. Тэгэхээр миний харсан зүйл юу гэвэл угаасаа энэ тоног төхөөрөмж надад л юуж байгаагүй болохоос бусд хүмүүс тийм тоног төхөөрөмж бүх юм байсан юм байж тээ гэдгийг л би одоод харцсан гэсэн. Тэгээд тэрэн зүгээр нэг айлын гаражт амбарт ингээ хөвтчихийдэг. Тэгээд тэр хүмүүс болохоор бүгд анх бодохдоо за би нүгээр нэг юм хийнэ. Тэгээд тэрүүгээрээ бас
дажгүй орлого олоод гайгүй амьдрч гэдэг юм уу. Иймэрхүү юм төлөвлөөд тэр тоног төхөөрөмж одоо нэг үйлдвэрлэл явуулчихаар юм байр савыг одоо өөрсдөө бэлдсэн байдаг. Тэгж байгаа цаг нь болоод одоо өөрсдөө хийж чадахгүй нөгөөдхөө бас зарах шаардлага гарч идэг. Тэгэхээр чи одоо амьдрахад төвхтэй учраас ямар нэгэн орлого олохгүй бол зарах гэдэг шүү дээ. Тэгэхээр тийм хүмүүст одоо очиод юу гэх юм? Чи одоо энэ өмчөө зарж ирнэ яах гээд байгаа юм бэ? Чи нэгэ зарчих юм бол хэсэг хугацааны дараа дахиад нөгөө мөнгө өрөөд дахиад чи мөнгө олох шаардлагатай болно шүү дээ. Чи тэгэхээр мөнгө наад тоног төхөөрөмжөө зархаа түр хаадсан чихаа. Чээр яг наад тоног төхөөрөмжөө надаа яг ийм л юм хийгээд өччих. Гэт одоо жишээ нь B ажилбарыг хийгээд өччих, E ажилбарыг хийгээд өччих гэд ингээд ярина шүү дээ. Тэгээ би чамд тийм мөнгө өгье. Тэгээ чи хийх үү? Тэгэх юм бол чи өмчтөөгөө л тэгээ чиний амьдрал ч сайхан болчих шүү дээ. Ингээ байн гашиг орлого олоод чи нэгэн тал наад тоног төхөөрөмжөө юм хийж өөрөө сайхан амьдрал гэж олсон юм бол би чамд энэ боломжийг чи өгье. Ингээ яачихад хамаагүй хялбар ойлголцож байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж болж яхад би яагаад тэр өмч хөргөө одоо өөртөө цуглуулах ёстой юм бэ гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр яг ийм боломжцоог нь харцсны дараа надаа юу ч хэрэг байхгүй мэн гэдэг нь ойлгогдсон. Надад одоо босс гэдэг нэр төрж хэрэггүй, одоо компани тамга тэмдэг тийм сүржээ юмч хэрэггүй, одоо үйлдвэрийн байр, машин тоног төхөөрөмж аль нь ч хэрэггүй болсон. Тийм болохоор одоо би одоо нэгсэндээ хүүхэд байхдаа санамсаргүй явж ягаад одоо яг энэ хүрдний загварыг одоо хамгийн төгс хэлбэрээр нь хийгээд үзсэн юм байлээ. Гэхдээ яг тэр үедээ би бол нэг хайхтар мэдээгүй. Зүгээр одоогийн өнцгөөс харж би энийг хэлж байгаа шүү. Яагаад би төгс гэж ярьж байгаа гэхээр надад ямар ч өмчлөл байгаагүй. Өөрөөр хэлбэл би хүрдний төв дээр суугаад зүгээр хүрд гэдэг тийм нэг хийсвэр одоо тойрог хийсвэр эргэлттэй л болсон. Тэрнээс надад бодит юу ч байгаагүй. Хүн харах юм бол одоо миний эргэн тойронд байсан хүмүүс ч гэсэн намайг харах юм бол зүгээр л чирийн байгаа л хүн шүү дээ. Тэгэхээр би ямар ч өмчгүй байсан учраас би өөрийгөө одоо яг нэг төгс хэлбэрээр нь хийсэн гэж хэлээд байгаа. Тийм ч болохоор энэ хүмүүс одоо юу гэх юм? Надад одоо тоног төхөөрөмж эвдэрч имхэрж гин үү, яаж яанийж гин ямар ч ойлголт байгаагүй. Стресс ч байхгүй. Тэгээд чинд хүрдэнд хамрагдж байгаа хүмүүс ч одоо өөрийнхөө тоног төхөөрөмж өөрийнхөө ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс ч ажлын байраа хамгийн сайхан цэвэрхэн байлгахыг хичээнэ. Тоног төхөөрөмжөө өнгөлзүүлгээд хамгийн сайнаараа урт наслуулахыг бодно. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө бизнесийн нөгөө том ядаргаатай асуудал дахиад үүсэхгүй болчихж байгаа. Хүрд бүтээх ажиллагаа. Тэгэхээр энэ хаадын сэтгэлгээ гэдэг юм чи өөрөө хаанаас эхэлж байгаа юм бэ гэдэг талаас нь бас ярийг жоохон зөвлөхөө маягаар гэх юм уу. Тэгэхээр миний залуучуудад өгөх зөвлөгөө гэх юм бол мэдээж залуучууд одоо бүгд л бизнес эрхлэхийг хүсэж байгаа бах тийм үү. Бизнес эрхлэхийг маш олон хүмүүс хүсэж байгаа. Тэгэхээр тухайн бизнесийг хийхэд одоо тийм хэрэгтэй тулгуур мэдээллүүд гэж байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө бизнесийн нөгөө л тулгууруудшууд өөрөөр хэлбэл ямар түүхийд сав баглаа бодол ордог. Тэгээ хүн хүч нь ямар авиас чадвартай байх шаардлагатай болдгоо гэдэл одоо нөгөө бизнест шаардлагатай тэгээ нөгөө хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, барилга уламж, газар мазар гэд энэ бүх юмаа яаж цуглуулах вэ гэдэг үндсэндээ нэг тийм мэдээлэл хамгийн эхлээд хэрэг болдог бизнест. За энийг бол тулгуур мэдээллүүд гэж хэлчих болж байгаа. Яг гэвэл бизнесийг явуулахад шаардлагатай тэр тулгууруудыг олж авахын тулд за ийм мөнгө хэрэгтэй, ийм зүйлүүд хэрэгтэй юм байна гэдэг тэр зэг дээр эхлээд бизнес судалгаа хийж байгаа хүмүүс бол мэдээж тэр зэг дээр очдог. Тэгээд тэр зэг дээр очингуудаа яг л одоо миний нөгөө нэг анх хэлжсэн шиг тэгэл нөгөө хөрөнгө оруулагч хайгаад гүчдэг. Тэгэл ийм ч хөрөнгө оруулалт өгөөч, тэдэн хувь ач өгчий гээл одоо тийм үү нөгөө Shark Tank гэдэг нэвтрүүлгээр ороод тэгэл янз бүрийн хөрөнгө оруулагчтай уулзаад яваад идэг.
Гэтэл амьдрал дээр зарим тохиолдолд заавал ингэж хөрөнгө оруулагчид дээр очих шаардлагагүйгээр бас тэр тулгуурууд нь энэ тэнд бол байж л байдаг байхгүй. Тэгэхээр чи юу яаж? Одоо бизнесийн энэ тулгуур мэдээллүүдийг цуглуулж байгаа тэр цэг дээр очиж байгаа тэр үеийн судалгаач нь бол чиний зүгээр бизнес судалгаа болчихж байгаа. Харин хаадын сэтгэлгээний судалгаа гэх юм бол энэ цэгээс цааш явж энэ цэг дээр очисны дараа одоо өөрөөр хэлбэл бизнесийн шаардлагатай бүх мэдээлэл мэдлэгээ чи олоод авцсныхан дараа тэр цэгээс хоошоогоо цаашаа судлахад одоо хаадын сэтгэлгээний тэр одоо мэдээлэл цуглуулах тэр талбар руу орж байгаа маа. Хаадын сэтгэлгээний тэр талбар руу орж байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ цэгээс цаашаага одоо хаадын сэтгэлгээний тэр мэдээлэл цуглуулах ажиллагаа үргэлжилгээ гэдээ ойлгочих болно. Тэгээд энэ цэгээс цаашаа яваад маш олон салбарлсан мэдээллүүдийг цуглуулад үзэхээр үндсэндээ заавал тухайн бизнесийг тийм бизнесийн тогтсон тийм дүрмээр нь явах шаардлагагүй болчихдог. Одоо бол бизнесийн сургуулиудад заадаг арга болохоор бизнесийг заавал нэг ийм дүрмээр зөвхөн тулгуур мэдээллүүдийн цуглуулж аваад тэгэл тулгууруудаа бүрдүүлээл бизнесийг явуул гэдэг. Яг хөө мэдээж бизнесийг явуулахын тулд заавал нэг орох шаардлагатай тулгуурууд гацааг орох нь бол зайлшгүй орно. Гэхдээ тэрний өмчлөгийн асуудлыг чи заавал өөртөө үүрэх ёстой юм уу гэдгээ бас бодож үзээрэй. Магадгүй зарим тохиолдолд огт өмчлөлгүй ажиллах нь бараг амар байдаг. Эсвэл өөрөө өмчлөлтөө эхэлсэн ч гэсэн өмчлөлөө ажилчдаа хуваарлах замаар өмчөө бас дахиж хуваах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээнд чи энэ техникийг одоо чи хариуцж аваад ажиллавал тийм үү? Тэгээд ч одоо үйлдвэрлэлийн техник хэрэгсэл бол үндсэндээ одоо нэг 5 байна уу? 5 жилээр илэгдэл тооцох нормтой байдаг шүү дээ. Тэгэхээр хааштай 5 жилийн дотор илэгдэд дуусах юмыг чаачтай хуваарлж болно. Өөрөөр хэлбэл өмчөө хувааж болно гэсэн. Тэгэхээр чи эхлээд өмчтөө эхэлсэн бол тэр өмчөө бас хуваачиж болно гэсэн. Одоо хүрдний систем рүү шилжихийн тулд. Тэгхийн бол ажилчид чинь одоо өөрийнхөө өмч хөрөнгөтэй тэр тоног төхөөрөмжтэйг одоо хамгийн урт наслуулах байдлаар 5 биш 10 жил яаж амьдруулах вэ гэдэг тооцоон дээр одоо гамтай одоо байнгын одоо тослол одоо илэгдэл хоригдлын хамгийн бага байх тэр одоо боломжн дээр нь ажиллана гэсэн үг. Одоо хамгийн мундаг одоо урт наслах хязгаар дээр нь ажиллана л гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ чи бизнесийг яг эхлээд өөрийнхөө хөрөнгөөр эхлээд явж байгаа бол хүрдний системээр шилжинэ гэж яваад өмчөө бас хуваачих хэрэгтэй. Тэгээд болж өгвөл шүү. Бүр анханасаа огт өмчгүйгээр эхэлчихвэл бүр сайн. Ягаад гэвэл чи заавал мөнгө зарж өмч болгож эхэлчихэд тэрийг хуваажснаас анханасаа өмчгүй эхэлчих юм бол чам бүр тэр хэмжээгээр амар болоод эхэлнэ гэсэн. Тэгээд ч орчин үед бол энэ өмчгүйгээр эхлэх боломж улам нэмэгдээд улам л ийм байдал үүсээд байгаа. За ягаад тэгэхээр одоо компаниудын одоо юу гэдгийг гадаадад одоо ингээд шинээр бизнесийн талбар руу орж байгаа компаниудын 90% нь одоо 1-2 жилдээ дампуурч байдаг. Тэгэхээр нэгэн дампуурж байгаа бол тэр чинь яг л бизнесийн дүрмээр нөгөө л тулгууруудаа үүсгээл эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тоног төхөөрөмж нь яалчгүй 1-2 жил ашиглагдсан. Тэгээ зарыг гэхээр бас тэр нь шин тоног төхөөрөмж биш болцсон байдаг. Өөрөөр хэлбэл навс унцдаг. Гэх мэтлэнгээр одоо ямар нэгэн бизнес хийж байгаа хүмүүс энэ тэнд дампуураад байдаг. Тэгэхээр тэд болгоноос тулгуурууд энэ тэнд зүгээр хаягдаад сул гарч идэг. Жишээ нь одоо юу гэдгийг Солонгост жишээ нь ажиллаж байсан манай монгол хүмүүст тиймэрхүү тохиолдолд олон тохиолдсон байдаг шүү дээ. Одоо нэг компани одоо нэг илэгдэл хоригдлолд орсон тоног төхөөрөмжөө шинээр солих шаардлага гардаг. Тэгээ шинээр солихдоо хуучин тоног төхөөрөмжөө зүгээр зардаггүй. Хэрвээ зарчих юм бол зар өгөө зарчих юм бол одоо нэг хүн аваад яг адилхан бүтээгдэхүүн хийгээд өөртөө нь өрсөлдөждөг. Тэгэх юм бол нөгөө тоног төхөөрөмж зарж олж байгаа тэр жижиг хэмжээний мөнгнөөсөө исэн юм болно шүү дээ. Хамаагүй тохиролтой алдагдaltaй зүйл болчихно. Тийм болохоор бизнес эрхлэгч нөгөө тоног төхөөрөмжөө яадаг гэхээр
шууд лантуу байж эвдээд ерөөсөө хүн дахиж ашиглах боломжгүй болгож байгаа төмрийн огроо тушаад. За энэ үед нь яг үдэ тэр үед Солонгосын үйлдвэрт ажиллаж ирсэн зарим монгол хүмүүс наад танаа төхөөрөмж надад өгч би цалингаасаа ингээд суулгаад өгье гэсэн маягаар Монголд одоо танаа төхөөрөмж оруулж ирээд одоо амжилттай ажиллаж байгаа тийм компаниуд бас нэлээд байдаг. Тэгэхээр орчин үед бол ер нь ийм танаа төхөөрөмжийг одоо ийм хямдхан заавал одоо өндөр үнээр биш ингээд хямдхан олоод авах. Үйлдвэрийн байрыг ч гэсэн одоо хаа нэгтэй хүмүүс объект худалдаж аваад тэрийг үр ашиггүй байлгаж байгаа тийм олон тохиолдол байдаг. Тэгэхээр үйлдвэрлэж шаардлагатай тэр маш олон тулгууруудыг анхнаас нь өмчлөхгүй явуучих ийм боломж бас байгаа шүү. Энийг заавал бас бодож үзэж байгаарай. Тэгэхээр энэ хаадын сэтгэлгээрөө шилжинэ гэдэг бол чи бүх юмаа хуваана гэдээ ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол ирээдүйд ямар ч өмчгүйгээр явагдана. За одоо бидний амьдарч байгаа үе болохоор ерөөсөө өмчийн хэрэг шүү дээ. Тэгээ ялангуяа энэ босс болж байгаа хүмүүс, лидер болж байгаа хүмүүс бол ерөөсөө л өмчийн шуналтай. Одоо тийм байхаас өөр аргагүй. Тэгээд ч одоо өмчөө зарахад тэр чи өөр хідэн тэр бумаар үнэлэгдэх тийм хөрөнгө болчдөг шүү дээ мөн гаргаад ирдэг. Тийм болохоор одоо яг бидний амьдарч байгаа энэ чөлөө төрсөлдөөний нийгэмд бол өмчтөнд баян байгаад байдаг. Тийм ч болохоор одоо боссууд, лидерүүд өмчөнд бол дурладаг. Өмчөндөө маш их шундаг, өмчөндөө харан байдаг. За ирээдүйд шүү. Ер нь дэлхийн нийтээрээ хүрдний загварлага бол орно гэсэн үг ээ. Гарцаагүй ордог. Тэгэхээр энэ гурвалжин, дөрвөлжин энэ загварууд руу, энэ шулуун загвар руу явж байгаад эргээд энэ хүрдний загвар руу бол ордог. Тэгээ хүрдний загвар руу орох юм бол өмч хөрөнгөтэй баян биш болчихдог. Яагаад гэвэл өмч хөрөнгө чинь ашиглахгүй бол тэр зүгээр хог штэ. Тэгэхээр ирээдүйд бүгд хүрдний систем рүү орсон үед бол хүрдтэй нь баян, бас хүрдэнд оролцож байгаа тэр хүмүүс бас баян хүмүүс болж үрдэг. Тэгэхээр одоогийн шиг одоо цаашдаа ялангуяа шинэ залуучууд бол заавал ингээд одоо бидний үеийн энэ хуч ах нар шиг тэгээ өмч хөрөнгөнд одоо тэгтлээ дурлж шунаад ах шаардлага байхгүй. Ялангуяа та нарын одоо томрох тэр үед чинь өмч хөрөнгө бол тийм хүнсэнтэй биш. Одоо хамгийн баян хүмүүс гэдэг бол зөв юучгүй зөвхөн тийм хийсвэр хүрдтэй хүмүүс хамгийн баян хүмүүс бол. Тэгэхээр та нар одоо хүрд яаж бүтээх вэ? Тэр талын судалгаа хийгээд тэгээд хаадын технологиг судлаад ер нь цаашаа өөрсдөө дэлгэрүүлээ судлаад үзээрэй. Одоо бодоод үзье гэсэн. За дүгнээд ярихад хэдүүлээ бол ерөнхийдөө асуудлуудыг яаж шийдэх вэ гэд хэд хэдэн асуудал ярьсан. За эхнийх нь болохоор үйлдвэрлэлийн одоо бизнесийн дотоод процесстэй холбоотой асуудал байсан тийм үү? Одоо ажилчин хүн удирдах байгаа тэр удирдах хоорондын зөрчлөөс үүсэж байгаа асуудлууд. За ийм нэг асуудал байдаг. Тэгээд хэрэглэгч одоо бизнесийн хооронд одоо зах зээлийн юмаа яаж зарах вэ гэсэн асуудал байсан. За нөгөө талаар нэг хөрөнгө оруулагч өв залгамжлалын асуудал гээд хэд хэдэн асуудал яригдсан. За энэ дээр болохоор энэ хүрдний сая ярьж байгаа энэ загвар болохоор жижиг ноёны хэрэгэлдэг энэ загваралд. Тэгэхээр энэ бол удирдлагыг хэрэгжүүлж байгаа одоо ажилчин удирдлагын энэ ядаргаатай байдлыг шийдэж байгаа энэ загвар дээр. Харин зах зээлтэй худалдаа авахч хүмүүсийг яаж одоо үйлдвэрийн бүтээгдэхүүний одоо үнэнч байлгаж юмаа байнга одоо тэднээс зараад авах юм бэ гэдэг тэр шийдийг болохоор өөр загвар дээр ярьдаг. За тэр нь болохоор нөгөө салбарын ноёрхогч гэдэг. Үндсэндээ би энэ бол 3 дахь бодлого дээр ярина гэсэн үг. Тэгэхээр одоо энэ жижиг ноёны хувьд бол ямар ч байсан өөрөө их ядаргаагүй ажилладаг. Тэгээ ажилчтай бас ядаргаагүй зовлонгүй ингээ өдөр хялбархаа удирдахдаг. Ийм боломжтыг нь
энэ загвар дээр олгодог юм шүү. Тэгэхээр энэ одоо бол сая бол тэр өмчлөл биш та өв залгамжлал тэгээд энэ зах зээлийнхээ одоо борлуулалтыг яаж одоо тогтвортой байлгах вэ гэдэг тэр шийдлийг бол саяны энэ загвар дээр бол яригдсангүй. Энэ загвар болохоор дараагийн загвар дээр яригдана гэдэг нь бас та нарт хэлээд орхив. За энэ анхандаа одоо энэ бодлогыг яаж бодсон бэ? Тэгээд энэ загварыг анх гаргаж хэрэглэхдээ бол би ажил бодолтой чухал юм боллоо гэж нэг хоошоодөггүй байсан. Тэгээд энийг юу гэдгийг залхуу хүний арга гэдэг нэртэй явдаг байсан. Угаасаа нэг залхуурч хийсэн болохоор одоо өөрөө ажил хийхгүй юмсан гэдэг тэр сэтгэлгээр хийсэн болохоор зөвхөн залхуу хүний арга л гэдэг нэртэй яваад байсан. Тэгээ залхуу хүний арга гэд нэрлэлсэн юм чи яаж энийгээ бас нэг оошоох вэ? Тэгээд нэг үнц нь ач холбогдолж өгөхгүй ингээд яваад идэг байсан. За тэгээд явж итэл яах вэ? Нилээн сүүл үедэлтэй ном бичгээс арай өмнө интернетээс нэг фэйси нэг юм уншижсэн юм фэйс дээр. За тэрэн дээр нөгөө хүмүүсийн сэтгэлгээг ухааныг одоо зэрэгэл шатлалаар ингээд байрлуулаад тайлбарлсан нэг тийм уншсан. За энэ дээр болох юу байсан бэ гэхээр хүнийг ухаанаар нь ингээд хэдэн шатлалгаад ангилсан байсан. За хамгийн доотлолт нь тэнэг хүн байгаад байгаа. За тэнэг хүн болохоор одоо тухайн одоо цаг үедээ одоо юу хийж яаж амьдрах вэ гэдгээ ч одоо ойлгохтой ухаарч мэддэггүй. Зүгээр яг өнөөдрөөрөө амьдрал за хоол олдчихэв тэрийг нь олж идчихээл ажил олдуулныг хийчихээл ингээ байж байгаа хүн чинь тэний хүндээ орчдөг юм байлээ. Одоо энэ нэлээ хуучны судрын юм шүү. За тэгээд энгийн хүн гинэ. Энгийн хүн нь болохоор одоо цаг үеийнхээ тэр ач холбогдлыг ойлгодог тийм хүн юм байна. Энгийн хүн гэдэг нь. Өөрөөр хэлбэл тэр хүн одоо өөрөө заавал самбаачлаад заавал ийм хурд бүтээх, өөрөө нэг бизнес хийх энэ төр гэсэн. Тийм юм хийхгүй ч гэсэн ерөнхийдөө одоо өөрийнхөө амьдарч байгаа тэр цаг үед юу хамгийн үн цэнтэй болох юм бэ гэдгээ ядаж ухаарчдаг. Тэгээд ер нь ирээдүйд ядаж хэнийг дагвал би амжилттай айтайхан сайхан амьдарчих юм бэ гэдгээ ойлгож ухаарч чаддаг. Тийм сэтгэлгээ төн чи энгийн үндэ орчд юм байна. Тэгэхээр яг тэрийг уншиж явах үед болохоор энгийн үнийх нь ухаан өөрөө амар санагдсан. Яг тэгвэл цаг үеэ ойлгоно гэдэг чинь өөрөө маш хүндэн шүү дээ. Жишээ нь 90 он гараад бид нэр үндсэндээ цаг үе юу хүнд орох вэ гэдгийг мэддэг л байсан шүү дээ. Хэрвээ мэддэг байсан бол тэр үед одоо маш их газар дарах байсан. Аль хэдийн баяжчих хэвээр байсан. Тэгэхээр за энгийн хүн гэдэг нэг тийм хүн байгаад байгаа. За тэрний дээдлэлт ноён хүн гэж байдаг гинэ. За ноён хүн болохоор өөрөө юу ч хийхгүйгээр бусдыг ингэж хөдгөж чаддаг. Тэр үнийг хэлдэг юм байл. Ноён гэхээр. За ингээ харахаар ялчгүй ноён хүн гэдэг чинь өөрөө ийм жижиг хүрдтэй хүрдний эзэн үнийг хэлээд байгаа. Гэдгийг би одоо тэр үед мэдсэн гэсэн үг. Тэгээд эн чинь ерөнхийдөө тийм залхуу хүний залхуу арга биш. Зүгээр эн чинь ноёдын арга юм гэдэг нь би тэр үед мэдээд одоо бол энийг сурчих юм бол ноёдын сэтгэлгээ сурнаа гэж хэлээд байгаа юм учиртай юм аа. За энэний дээдлэлд за тэгээд ноёдын хэрэгэлдэг аргын ноён ухааны дээдлэлд за мэдээж хаан ухаан байж байгаа. Хаан ухаан гэхээр энэ ноёдуудыг өөрөө юу ч хийхгүй байж байгаад энэ ноёдуудыг хөдөлгөж чаддаг хүнийг хаан ухаантай хүн гэх юм бэл. Тэгэхээр эн чинь бүрэн жижиг ноёдуудын хүрдийг дахиж хүрдний системд оруулдаг. Одоо юу гэх юм том хүрд угсардаг хүн чи өөрөө хаан хүн байгаа. Урд нь болохоор би нэг том урсгал үсгэж гэж яриад явсан шүү дээ. Тэгэхээр хаан ухаан байна. За энэний дээдлэлт болохоор нэг хатуу ухаан байлж байгаа. За бодвол нөгөө хатуу ухаан гэхээр юу яадаг байх л та хаан болохоор ерөнхий хүрдний цагварыг нэг хийгээд л орхичихно. Тэр хүрдний арчилгаа, тордлогоо, байнгын ажиллагаа механизм гэдэг имийг хатуу хүн хариуцах юм шиг байна. Нөгөө төгөөр энэ ноёнч бай, хаанч бай энэ хүмүүсийг хүрдвтээж улс орныхоо төлөө явах, гэр орныхоо төлөө явах. Энэ бүх одоо зорилгын
одоо хатан хүн магадгүй гаргаж ир тавьдаг ч байж магадгүй. За ийм болохоор үндсэндээ хатан ухаан нь өөрөө хамгийн дээр нь байрлалт юм байна лээ. Тэгээд яг энийг та нар өөрсдөө судалж үзэн үсттэй. Саяны ярьдаг энэ хоёрдугаар бодлого болохоор ноён хүний хийх ёстой одоо жижиг ноёны л одоо сэтгэлгээ ийм хэмжээнд байд юм байна гэдгийг эндээс ойлгосон гэсэн. Тэгээ ч одоо хуучны энэ сударч юм уу одоо энэ хуучны их сурвалжуудыг ингээ харахаар ялчгүй монголчууд ерөөсөө бүр эртнээсээ дандаа юм хүртний цагаараа яваад исэн бас харагддаг. Одоо сүүлийн үед бол нэг сайхан юм гэвэл зөвхөн энэ YouTube дээр одоо энэ хуучны хүмүүсийн одоо яаж ажиллаж ийсэн тэр түүхүүд одоо маш ихээр бичигддэг болчихлоо. Монгол хаттын түүхийн гэлбаа гэдэг нэг YouTube-ийн бичлэг байгаа. Тэн дээрээс шинэ Алангойхийн сургаал тэн дээр бас тавигдсан байна лээ. За тэрийг ингээ харж яхад за монголчууд минь та нар одоо нэгээ ингэж босс маягаар захирч тэнэгтвэ. Монгол хүн угаасаа энэ боссын ийм захиргааталтанд ордгоо шүү. Монгол хүнийг ерөөсө захирч болохгүй шүү гэдээ бүр загтсан байт юм байлээ. Тэгэхээр юу эн чи юу хэлээд байна гэхээр бид нар энэ боссын ийм шулуун загвараар битгий яваарай. Заавал хүрдний загвараар ажиллаарай гэсэн утгатай байгаа юм л та. Тэгэж монгол хүмүүс одоо бид нэр өөрсдөө сул тал хэлдэг штэ. Бид нар одоо ингээл нэг нь захирах гад нөгөөх нь удирдах гад ингээд хахад ерөөсөө удирдлаганд орохгүй, захирагдахгүй байгаад байна. Тэгээд нэг л их ноён зантай хүмүүс дандаа нэг эзэн ингээд дээгүүр санаатай бүгд л нэг ноён зантай байгаад байдаг гэдэг. За яагаад бид нэр ийм болцсон юм бэ гэхээр яалтчгүй монгол хүмүүс дандаа бүр эртнээсээ дандаа ийм хүрдний загвараар ажиллаад эхэлсэнтэй ийсэнтэй холбоотой. За хүрдний загварт ажиллаж байгаа сая ярьсан шүү дээ. Хүрдний загварт ажиллаж байгаа хүмүүс бол бүгд өөрсдөө бизнес эрхлэгч болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл тэр хүмүүс бүгд өөрсдөө эзэн гэсэн үг шүү дээ. Бүгд өөрөөртөө хийж байгаа бизнестэй эзэн. Тийм болохоор юу гэж хүнд захирагдах юм бэ? Захирагдахгүй шүү дээ. Тэгэхээр яалчгүй бидний цуснд олон зуун жил ингээд яг энэ хүрдний загвараар явцнаас болоод бид нар одоо хүнд тэгээд одоо юу гэдгийг боссын дор захирагдах, лидерийн ард захирагдаад ингээд дагаж гүйх энэ чадвар бол хүндээ сул. Тэгээ бид нар энийг нөгөө багаар ажиллах чадваргүй гэдэг юмар хаацалаад байдаг шүү дээ. Үндэ бол бид нар багаар ажиллах чадваргүйдээ бол огт биш. Бид нар бол багаар ажиллаж чадна. Хамгийн гол нь бид нар ийм лидерийн загвар, боссын загвар гэсэн ийм нэг заавал ийм дээрэнгүү, ийм муухай загвар дээр ажиллах дургүй хүмүүс байхгүй юм. Өөрөөр хэлбэл монгол хүмүүст энэ хүрдний загвар таалагддаг. Тэгээ бид нэр эртнээсээ юм хуваалцах чаддаг байсан. Бизнесээ ашиг орлогоо хуваалцах чаддаг байсан болохоор дандаа ийм хүрдний загварыг хэрэгжилж ирсэн. Тийм болохоор энэ хүрдэн дээр ажиллаж байгаа бүх хүмүүс өөрийнхөө эзөө өөрөө бизнес эрхлэгч болж байна. Тэгэхээр юу гэж л одоо бид нарт юу гэх юм? Тийм боолзан өвлөгдөхгүй шүү дээ. Тэгэхээр ялчгүй ноён хүний зан гэдэг тэр зан тэр юм болохоор одоо бидний цуснд бол яалтчгүй шингээд орцсон байна. Тэгээ бид нар бодохдоо юу гэдэг лээ? Одоо соёл иргэншил болохоор одоо грек, ром тэндээс л ихтэй юм шиг ойлгоод байдаг. Гэхдээ яг үнэндээ бол тэр грек, ромын одоо тэр канон дээр бол нэг сайхан одоо цагаан хувцас өмссөн одоо их цэцэн цэлмэг ярьсан тийм хүмүүс харагдаад байдаг. Тэгээ үндсэндээ энэ бол зөвхөн л киноны л төсөөлөл шүү дээ. Яг үндэ бол ухаан дутахаар л уур хүрнэ гэдэг үстэй. Тэгэхээр тэднэрт ухаан дутчихсан учраас л ташуур ашиглаад байнга хүнийг одоо зодож нүдэж боолын нийгмээр дамжаад яваад исэн. Тэгээ хүнийг одоо малаас дор үзээд тийм үү одоо олиггүй боол байх юм бол тэрэнд одоо үр хөвтэй болж одоо үржих тэр боломжийг хүртэл хаана штэ. Тэгээ сайн ажил хийдэг бие улдар сайтай тэр болчудаа одоо дараагийн өдөр үржүүлэхэнд оруулна гэсэн. Тэгэхээр ийм хүний эрхийн бүр наад захын шаардлагын ч биелүүлэхгүй ингэж муухай дээрлэгж ингэж боолчилдаг байсан тэр хүмүүсийг бид нар одоо маш их ухаантай тэднэрээс л одоо соёл иргэншил эхэлсэн гэд
заавал тэгж хүндэтгэж үзээд ах юм ямар шаардлагатай юм бэ? Харин тэрний оронд бидний өвөг дээдэс чинь ийм хүрдний загвараар биенийгаа зовоохгүй, өөрөө ч зовоохгүй, хүнийг ч зовоохгүй ийм амар хялбараар ажиллаад амьдраад ирсэн байна шүү дээ. Тэгэхээр яг энэ хүрдний загварын нэг зовлонтой тал нь гэх юм бол гаднаас нь харахад юу ч мэдэгддэггүй. Ягаад гэвэл тэр хүрд чинь өөрөө нэг хийсвэрл юм байгаа даа шүү дээ. Тийм болохоор Монголын тал нутгаар одоо Марко Поло аяллаа гэхэд тэндээс одоо монголчууд ийм хүрдний загвараар ажиллаж амьдардаг юм байна штэ гэж тийм юм бичиж тэмдэглэж үлдээхгүй л байхгүй юу. Тэгээ нөгөө Исүхэ Баатрын намтрыг ингээд сонсож байгаа. Тэн дээр дандаа л бас нийт ард түмнэрээ яаж одоо энэ ачаагаа хувааж өрөх вэ гэдэл яриад яваад байдаг. Өөрөөр хэлбэл бизнесийн процессыг яаж хувааж өрөх вэ? Энэ процесс хуваалтаа бид нар яаж хийх вэ гэдэг тэн дээр толгойг ажиллуулаад яваад байсан гэсэн. Тэгээ ер нь энэ тентхийн судрууд дээрээс ингээ харахаар ерөөсөө л монголчууд дандаа юм хүрдний загвар дээр ажиллаж байсан. Хүрдний загвараар амьдарч байсан гэдэг нь бас тодорхой харагддаг. Тийм болохоор монгол хүнээ боолчилдоггүй байсан гэж ярьдаг шин. Монголчууд яг зүгээр гадаад улсын хүмүүст олзлогдохороо л тэнд очиж боол болдгоос биш. Монгол нутагтаа бол монгол хүнд боолчлогддог. Магадгүй яг боол гэдэг нэртэй байсан ч гэсэн тэр яг одоо нөгөө этний грек ромынхан шиг шууд улаан цагаан нуруу руу ташуурдаад ийм хийгээд ингээд зодоод идэг тийм боолууд бол байгаагүй гэсэн. Тэгээ энэ юутай холбоотой юм гэхээр монголчууд хизээч юм боссын тийм ташуурддаг тэр загварыг бол хэрэгэлдэггүй байсан гэсэн. Тэгэхээр эндээс бол бид нэр өөрсдөө заавал тийм одоо юу гэх грек ромд соёл байсан. Бид нар бол ямар ч соёлгүй бүгдүүлэг энэ гэж тэгж бити ойлгоорой. Тэгээ бас энд хэлмээр санагдаад байна. Тэгээ өөрсдөө бити бас тэгж дорд үз. Тийм үү? Одоо ер нь ухаан тутагтал уур хүрдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр юмсэндээ тэр грек ромын тэр хүмүүст ухаан дутаад л ташуур хэрглэж ийсэн тодорхой байгаа. Гэтэл манай өвөг дээдсүүд хамаагүй боловсронгуй юмаа хуваалцаж чадчихэв. Тийм харамч биш байна. Тэгээд энэ язгууртан энэ ноёд хүмүүс нь одоо доороо ажиллаж байгаа хүмүүсийг дандаа хүрдний цагуурт оруулаад ажилуулцдаг болохоор өөрөөсөө бүр сайхан налаацсан юу ч хийдэггүй. Тийм байдалтай байгаа гэсэн байна. Ер нь бид нар ингэж хардаг шүү дээ. Хуучин социализмын үеийн кинонууд болохоор дандаа ноён хүнийг юу ч хийдэггүй зүгээр найр наадам хийсэл ууж идэл за айлын охин хүн чангаасан одоо тийм хачийн амтнаар дүрслээд байдаг шүү дээ. За энэ нэг талаас тэр юу ч хийдэггүй гэдэг нь болохоор үнэн байгаа даа. Яагаад тэгэхээр чи анхны ноён хүрд бүтээгээд эргүүлсэн бол тэр дахиж хийх ажил байхгүй шүү дээ. А бас тэр хүүхэд ноёнд нь дахиад айхтар хийгээд авах ажил байхгүй. Тэгээ тэр хүрдээ өвлүүлээл хэдэн үе өвлүүлээл яваад байна. Хийх ажил үнэхээр л байхгүй шүү дээ. Гэхдээ бас огт хийх ажилгүй мó гэхээр бас тийм биш. Яагаад тэгэхээр хүмүүсээ тэр хүрдэнд ажиллаж байгаа хүмүүсийг захиалгаар тасралтгүй хангаж явах үүрэг бол байж идэг. Өөрөөр хэлбэл тэнд амьдарч байгаа хүмүүсийн бүтээсэн зүйлийг зарж борлуулах тэр зах зээл хамгаалах гэдэг үүрэг бол угаасаа энэ ноён хүмүүст бол заавал тэр ачааллыг бол үүрч идэг. Тэгээд энэ зах зээлийг яаж зохицуулдаг юм бэ гэдэг тэр ажил нь өөрөө одоогийнх шиг ингэж маркетингаар тийм үү? Манай энэ сайн шүү гэдэг ингээд маркетинг хийгээд ахтай гол нь биш. Тэр хаантай уулзаж, бусад ноёдуудтай уулзаж тэр өөрийнхөө зах зээлийг хамгаалах тийм ажил хийдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нөлөөг тэлэх. Тийм болохоор энэ ажил хаана хийгддэг юм гэхээр дандаа бусад ноёдтой уулзах тэр яриа хэлцээний журмаар хийгдэнэ. Тэгээд тэр яриа хэлцээ нь хаана явагддаг юм гэхээр за голцоо тэр албан ёсны найр наадам гэсэн юм дээр голцоо болоод идэг. Тэгэхээр зүгээр л одоо нэг ядуу хүний өнцгөөс харахаар нөгөө ноён чинь зүгээр л нэг айл хийсчихгүйсэн аригтаараа сууссан тийм сонин хүн болж харагдаад идэг. Тэгэхээр манай социализмын үеийн кинонууд болохоор дандаа ноёдыг одоо тийм юу ч хийдгүү тэгсэн мөртлөө зүгээр хуулцлаад энэ хүмүүсийн хийж бүтээснээс ашиг хүртээ яваад идэг. Энэ хогийн хүмүүсээ гэдэг маркаар нь харуулад идэг. Яаж яахад манай нэг алтан үеийн зохиолууд
жүжиглэлт, найруулга энэ төр бол маш өндөр түвшнийх. Тэгээд одоо тэр ухуулаг сурталчилгаа гэх юм уу? Тэр байдлаар бид нар ноёныг одоо айгуу таарах муу хүмүүс гэдээ ер нь бол ойлгоод авцсан байдаг. За тэгээд ноёндууд нь муу байгаа юм чи хаан хүн гэдэг чи бас ямар онцгой хүн блэ гэдгээр одоо тийм байдлаа бид нарт одоо ойлголтыг өгчихсөн байдаг. Тэрнээс ноён хүн гэдэг чи одоогийн энэ лидер босс хүмүүстэй харьцуулахад одоо доороо ажиллаж байгаа тэр ажилчдаа бол маш их өглөгч ажилчтайгаа ерөөсөө ямар ч зовлонгүй сайхан ажилуулж амьдруулдаг тийм хүн байгаад байгаа. Өөрөөр хэлбэл чи ирээдүйдээ санаа зовоодох шаардлага байхгүй. Өнөөдрийн ажлаа хөнгөн хийгээд л гарахад ялангуяа энэ орчин үед бол бид нар одоо бол өдөрт бараг 3-4 цагч биш. Ганц 2 цаг ажиллахад л хангалттай сайхан амьдрах хавц. Ийм бүтээмжтэй бид нар ийм ирүү бол аль хэдийн хүрээд ирсэн. Өөрөөр хэлбэл техник технологийн ололт, бүтээмжийн ололт нь энэ төвшөнд бол хүрсэн байгаад байгаа. Тэгээ юу бид нарыг одоо ингээ алдцуулаад ингээ бужигнуулаад хэдийн гэхээр чи ерөөсөө л бизнесийн өрсөлдөөн шүү дээ. Өрсөлдөөнөө бид нар шийдэж чадахгүй байгаа учраас яг ийм нэг бүтээмжгүй зүгээр хоосон бужигнсан ийм нэг өрсөлдөөн нэртэй зүгээр ийм бужигнсан одоо нэг энергийн алдагдaltaй ийм загвар дээр л бид нар амьдраад байгаа. Та нар бодоод үзээрэй. Одоо юу гэдгийг юм борлуулах гал гүгээлэдэг 7 хоног гүгээлэдэг юм чин борлохгүй. За дахиад 7 хоног гүн дараа 7 хоногт одоо гүйжээд нэг удаа л борлох байхгүй юу? Чи ингээд бодоод үз. Тэгэх юм бол 14 хоногт чи гүйж ягаад нэг өдөр л бүтээмжтэй ажиллаад 13 хоног бүтээмжгүй ажиллацсан л гэсэн. Өөрөөр хэлбэл нийгэм тэр чигээрээ ийм бүтээмжгүй байдал руу орчод байгаа. Тэгэхээр ийм олон давхар ийм хүрдний загвар руу орох юм бол ийм бүтээмжгүй байдал чи өөрөө тэр чигээрээ устчихж байгаа юм л да. Тэгэхээр чи 7 хоногт 14 хоног борлуулалтыг нэг өдрөл гардаг байсан бол чи 14 хоног амарж байгаад нэг өдөр гарч борлуулалтаа хийгээл тэгээ хүрдний систем сайхан амьдарч болно гэсэн. А тэр 13 өдөр хоосон явахыг чинь энэ олон нөгөө нэг хүрдний систем дээр ажиллаж байгаа тэр хүрдний менежерүүд аль хэдийн зохицуулаад шийдээд өгнө. Тэгэхээр чи борлуулалт чинь яг хийгдэх ёстой өдрөө хийгдээл явах учраас чи маш бага цаг ажиллаж болж байгаа. Тэгэхээр ирээдүй бол яг энэ байдлаар л одоо очно гэдэг нь бол тодорхой. Миний яриаг дуустал сонсон танд маш баярлалаа. Энэ хөвчлөгийг таны сунарт хүргэхэд туслалцаа үзүүлсэн Бэйдэр, Сэлэнг, Даваа нартай мөн талархлаа илэрхийлье. Баярлалаа баяртай.